захирал удирдлагууд нь хариуцлага тооцох асуудал яригдсан. Тэгээд энэ дэд бол болохоор таныг бас чөлөөлөгдөх гэж байна гэсэн мэдээлэл байгаа. Албан ёсоор бол одоо харах уулзах уушиг. Та ямар мэдээлэлтэй? Гэхдээ яг би энэ өнгөрсөн 5 дахь өдөр нэг юм асуудал яригдсан тийм ээ. За мэдээж ингээд 2025 оны 4 сард уул уурхайн бос компаниудын нэгтгэсэн байдлаар Эрчис Монгол нэгтгэл компани байгуулагдсан шүү дээ засгийн газрын тогтоолоор. За Эрчис Монгол компани руу Мяд компани хувьцаа эзэмшиж ирэх 100% шилжсэнтэй холбоотойгоор бол Эрчис Монгол компани дээрээс одоо Мяд компани үндсэн үйл ажиллагаан дээр анализ хийгээд за ийм зөвлөмжүүдийг гаргая гэдэг юмэрсэн. За энэ дүгнэлт маань өөрөө бол одоо юу гэдгийг 25 оны 9 сарын 1-ний хүртэлх Мяд компани 3 дугаар удирдлагын тайлангийн асуудлыг яригдчихэж байгаа. За мэдээж ийм асуудлууд ингээд албан ёсоор яригдах нь зөв асуудал байгаа. За энэ жилийн хувьд бол мэдээж юу гэдгийг компани үндсэн нөхцөл байдлын хувьд бол бас санхүүгийн төвөгтэй юмуд байна. Тэрийг бол бас үгүйсэхгүй. Гэхдээ энэ ямар шалтгаан байна вэ гэхээр өнгөрсөн жилийн хугацаанд бид нар Оросын албаны усаас авч ирсэн шатхууны үн маань $800 орчим байсан бол энэ жил $1300 орчим болцсон байгаа. За мэдээж энэтэй холбоотойгоор бол зардлууд өсөлттэй харна. Тэр оронтой нэмсэн асуудлуудыг ярьж илээ. 2021 оноос хойш Мяд компани 5 онгоцтой үйл ажиллагаа явуулж исэн бол өнөөдрийн байдлаар 10 онгоцтой үйл ажиллагаа явуулж байна. Оронтой бол батлагдсан тооноос бол нэг айхтар хэтэрсэн зүйл бол байхгүй. Мэдээж тэр орон тоонуудыг нэмэгдэж байгаа. За ийм асуудлууд ингэж яригдсан. За энэ дээр бол хариуцлага тооцох асуудал яригдсан. Гэхдээ энэ хариуцлагыг тооцох байдал нь төлөөлөл өдөрт зөвлөлийн бүрээр их асуудал. Төлөөлөл өдөрт зөвлөл одоо тайлбар аваад ийм асуудлууд ярьж магадгүй бах. За үүнтэй нэг үл хамаарад за сүүлийн одоо сар гарны хугацаанд би бас өөрийнхөө хүсэлтээр ажилласаа чөлөөлөх хүсэлтийг тавиад байгаа. Тэгээ үүнтэй л холбоотойгоор бол энийг эргэж бас мөршүүлээд явуулаад байх шиг байна. За сүүлийн 2 хоногийн хугацаанд олон нийтийн сүлжээн дээр бас нэлээд их юмуд яригдчихэж байна. За ингээд намайг Мяд компани захирлыг шахаад баахан бүлэглүүд ажлыг авах гэдэг нэг юм яриад багш. Тийм бол ерөөсөй байхгүй. Тэгээ бас энэ хүмүүсийг зүгээр одоо ажлыг явуулж явахт нь буруутгаад иж болохгүй. Үндсэндээ бол одоо юу гэдгийг 2022-оос 24-ний хувьд замтэр хөгжлийн сайдаар Бямцэг сайд өөрөө ажиллаж ирсэн. Тэгээ Бямцэг сайд бид өөрөө хамтарч одоо энэ Мяд компани дээрээс өөрчлөлтийг хамтарцаал хийж явуулсан. Хаа байсан мэд сайхан гишүүнүүдийн оролцуулаад яриад байх шиг байна. Мэд сайхан гишүүн бол одоо бас бидний хувьд нэг нутгих би бас гайгүй харилцаатай л байдаг. Ямар нэгэн байдлаар тийм шахаж шаардаж бүлэглэлийн юм явсан юм байхгүй. Үндсэн энэ үйл ажиллагаа эхэлж байгаа гол шалтгаан нь өөрөө хүсэлтээр ажиллаа хөгжүүлэх хүсэлттэй байгаа. За энэ 2021 оны хугацаанд бол томоохон өөрчлөлтүүд гарлаа. Мяд компани 2500 орчим нислэг жилдээ хийдэг байсан бол 4500 орчим нислэг хийдэг болсон байна. Зорчигчийн тооныг 700 орчим байсан, сая 200 болсон байна жилдээ. Бид нэг 594-ний орлого болдог байсан бол нэг их 80 төгрөг орчмын орлого олдог болсон байна. За ингээд Мяд компанийн хувьд бол яг өнөөдөр энэ цааш агарын тээврийн зах зээлийн нийт 50%-ийг эзэлж байгаа компани. Агарын тээврийн зах зээл өөрөө цааш өргөчих нь маш чухал байгаа. За ингээхийн тулд одоо бид яах вэ гэхээр транзит зорчигчийг бол хөгжүүлэх зайлшгүй шаардлагууд үүсэж байгаа. 2019 онд ковидын өмнөх үед бол одоо жилдээ хамгийн дээд нь бид нар 3800 зорчигчийг транзитаар тээвэрлж явсан болвол өнөөдөр цаашаад бид 50 орчим мянган зорчигчийг жилдээ тээвэрлж байна. Энэ нь өөрөө агарын тээврийн зах зээл гэж энэ хэмжээг цаашгаа тэлэх бидний хувьд бол том боломж байгаа. Монгол улс өөрөө 3.5 сая хүнтэй тийм ээ. Тэгэхээр энэний нэг 63 орчим хувийг бид нэр буюу 2.2 сар зорчигчийг 24 он тээвэрлж чадсан шүү дээ. Эндсэн үндсэндээ юу гэсэн үг вэ гэхээр агарын тээврийн зах зээл бол ханчаад байна. Таасан дээр нь тулах болчиход байна. Энийг цаашаа бид яаж өргөжүүлэх вэ гэвэл бодлогын түвшинд энэ транзит зорчигчийн урсгалыг нэмэгдүүлэх ажлыг хийх нь хамгийн чухал. Одоогоор 5 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй энэ алдагдал нь одоо он гарахад 10 гарна гэдэг ийм зүйл ярьж байгаа. Энийтэй та санал нийлж байгаа юм уу? Тэгээд танихаар одоо ажлын үзүүл сайн байгаа боловч өөрийн хүсэлтээр өгöd байгаа гэдэг нь ямар ч юм бэ? Харин яг дараагийн түвшинд одоо бодлогын түвшинд бас өөр ажил эрхлэх одоо асуудал байна. Тийм учраас би өөр ажил руу явах. Одоо энэ компани гүйцэтгэх захирлаар нэг 4 жил гаруй хугацаанд ажиллачлаа шүү дээ би. За 93 оноос хойш Мяд нэгтгэл гэж Монгол Иргэний агрын тээвэр нэгтгэл гэж байж байгаа. Салаад Иргэний засгийн газар Мяд гэж хувьцаат компани болсноос хойш ажилласан гүйцэтгэх захирлуудаас хамгийн урт хугацаанд ажилласан би болчиход байна л да. Одоо цаашдаа бас өөр хувийнхаа карьерийг өөе аж ахуйн ажлаас бас жоохон өндөрий бодлогын төвшөнд ажил эрхлэе гэж байгаа. За түрүүний асуултанд энэ жилийн эцсийн дүн гараагүй байна. 9 сараас хойш 12 сарын хүртэлх хугацаанд бас энэ чинь олон үйл ажиллагаанууд хийгдэж байна. Транзит зорчигчдод хийгдэж байна. Одоо Мяд компани нойтон дөрөөсөө онгоц бас гадагшаа гарч үйлчлэгэнд явах гэж байна. Маш том орлоготой ажлууд хийгдэж байна. Энэ дээр хамгийн чухал зүйл байгаа. Үндсэндээ 2011 оноос хойш хөдлөөгүй байсан Мяатын тарифыг бид нар 2022 онд 10-аас 41 хүртэл хэмдруулсан байгаа шүү дээ.
Тэгээ энэ дүнг одоо мэдээж зарлуу дагаад өссөн ч гэсэн нэгч нэмээгүй явж байгаа. Энийг бас ард түмэн ойлгох хэрэгтэй. Мөн орон нутгийн нислэг 23 он 7 сарын хэрэгнээс бид нар сэргээсэн. Орон нутгийн нислэг бол одоо энэ хөгжүүлэх зорилготойгоор бол цаашгаа явах нь ойлгомжтой. Ер нь бол шинээр нислэг чиглэл нээж ажиллуулна гэдэг өөрөө авиа компани хувийн бизнесийн хувьд бол докторжуулах, энийг бойжуулах нэгээс 2 жилийн хугацаа, 2-оос 3 жилийн хугацаа заавал байдаг. Тэгэхээр энэ хугацааны хувьд бол мэдээж бойж нь энэ дунд өнөөдөр энэ гараад байгаа энэ алдагдaltaй байгаад байгаа гэдэг бол ирээдүйн энэ том тэлэлтийн л эхлэл шүү дээ. Цаашдаа бол Мят компани алдахгүй л гэж би бодож байгаа. Зөвхөн ямар нэгэн байдлаар би дахин давтан хэлье. Ямар нэгэн байдлаар хэн нэгэнд дарамтлуулаад чи ажиллаа гэж шахуулаад ажил өгч байгаа бол ерөөсөө байхгүй. Зөв миний хувьд бол бас ажиллаа өгье гэдэг энэ өөрийн хүслээр өгье гэдэг ажлаа хийгээд явж байгаа байхгүй юу. За цаашдаа яг гол шалтгааныг асуугаад байх шиг байна. Цаашдаа бас энэ бодлогын энэ төвшөнд ажил өрд эрхлэе. Би ч бас одоо Монгол Ардын намын бахарлын гишүүн шүү дээ. Бас улс төрийн ажлыг хийя гэдэг бодолтой л явж байгаа. Аж ахуйн ажлыг одоо цаашаа насаараа хийх боломж байхгүй шүү дээ. Тийм. Таны дараагийн тухайд бас сошиал дээр яригадад хэлсэн бэл энэ талаар ер нь мэдээлэл байгаа. Ер нь Мятийн одоо энэ менежментийн асуудал дээр яг мэрэгжлийн таншиг одоо ийм хүн тохиромжтой юм уу? Эсвэл одоо хамаагүй юм. За ер нь бол ийм энэ дээр нэг тайлбар өгье. Би яг одоо миний үндсэн мэрэгжил бол мэдээллийн систем менежмент хувь би одоо IT-ийн чиглэлийн мэрэгжилтэй хүн. Миний үндсэн мэрэгжил. За Мят компани дээр ирээд одоо сүүлийн 8 жил ажиллаж байна. Анх гадаад харилцаа хамт ажиллагааны хэлтсийн дараагаар ажиллаж исэн. Тэгээд захиргаар гэсэн дэд захирлаар ажиллаж байгаад Мят компаниг гүйцэтгэх захирал бол одоо 4 жил болж штэ. За үндсэндээ бол би дөнгөж ажил авсны дараа бас сая бүхэн миний өмнө өгжсэн ярилцлагуудыг харах юм бол нэлээд олон зорилтуудыг тавьж ирсэн. За энэ зорилтуудын хүрээнд миний хийж чадаагүй ганц ажил байгаа. Энэ юу вэ гэхээр одоогийн засгийн газар ч гэсэн энийг маш тодорхой өвчтэй ярьж явж байгаа. Удахгүй хийгдэх байх гэж бодож байна. Юу вэ гэхээр олон улсын хөрөнгөний бирж дээр Мят компаниг нээлттэй хувьцаат компани болгоё. Ингэж энэ компани одоо компани засаглал, за хяналт бүх юм сайжрах юм байна. Олон нийтийн нээлттэд орж иж. Ингэж энэ компани цаашаа хөгжих хэвлүүд нэг явагдах юм байна гэдэг дээр би бол 100% санал нэг байна. Засгийн газрын зөвлөлийн сүлийн ажлыг хийх зохион байгуулах ажлыг өөр өгөөд бид нар хийгээ явж ирсэн. За өнөөний хугацаанд бас яагаад хийж чадсангүй гэж гайхаж магадгүй. Монгол улсын төрийн өмчийн хөрөнгөөр бараа аж үүсгэх худалдаа авах хууль гэж байдаг. Энэ хуулийн хүрээнд бол бид нар тухайн компани одоо Мят компани үндсэн үйл ажиллагаа болон санхүүгийн үйл ажиллагаанд олон улсын нэр хүнд бүхий дөрвөн аудитын тайланг одоо олон улсын хөрөнгөний биржүүд шаарддаг. Тэгэхээр энэ тайланг бид нар хийх гэхлээр шууд хууль зөрчөөдний компанийг сонгоод авч хийж чадахгүй л яваад байсантай л холбоотой явж байгаа. За мэдээж одоо хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж байгаа Монгол Улсын засгийн газар мөн Монгол Улсын их хурл дээрээс үндсэн чиглэл гараад Мят компаниг одоо олон улсад нээлттэй хувьцаат компани болгоно гэдэг шийдвэр гарчих юм бол энэ шийдвэрийн хүрээнд бид нар нөгөө нэр хүнд бүхий дөрвөн том аудитын байгууллагуудтай гэрээ хийгээд өнгөрсөн жилүүдийнхаа санхүүгийн тайлангуудыг за эх жилийнхаа хийгээд санхүүгийн тайлангаа гаргасан цагт одоо гадны олон улсын хөрөнгө оруулагч нар бол тэр тайлан дээр тулгуурж итгэж өөр хөрөнгө оруулах боломжтой болох юм. За энэ ажлыг мэдээж хийх гэж байгаа учраас дараагийн гүйцэтгэх захирал хэн байхаас үл хамааран энэ ажил цаашаа явах бах. Дараагийн гүйцэтгэх захирлаар ямар хүн очих би мэдэхгүй байна. За олон нийтийн сүлжээнд бол нэг сонгон шалралт хийх ёстой гэдэг юмнууд явж илээ. За үндсэндээ бол яг хуу би өөрөө бас сонгон шалралтаар ороогүй. Тухайн үед бас ярилцлага хийгээд өөрийнхөө төсөл хөтөлбөрийн ийм ажлуудыг хийнэ гэж танилцуулаад Мят компани захирлаар томилж ирсэн 2021 оны 9 сард. Тэгээ мэдээж дараагийн юм бол одоо энэ ажлыг хийж гүйцэтгэхэд бол санхүүгийн мэргэжилтэн бол бас зүгээр болов уу гэсэн миний бодол байгаа. Тэрнээс одоогийн байдлаар сошиал дээр яваад байгаа үнэн зөв гэдэг мэдээлэл надад үнэхээр алга. Ямар мэдээлэл байна? Олон улсын арын тээвэрлэгчдийн холбооны удирдах цэвэрлэлийн гишүүнээр Монгол улс анхудаага та гишүүнээр сонгогдож ирсэн одоо жишээл гарны юм тийм. Тэгээ энэ ажилдаа өгвөл энэ гишүүнээсээ одоо болно гэсэн үг. Ер нь энэ холбоонд нэгдснээр ямар давуу байдал үүссэн юм Монголын иргэний агарын тээвэр. Тийм. За Мят компани анх 1997 онд олон улсын агарын тээврийн холбоо буюу Аята гэж байгууллагад иссэн байдгийг. За энэ иссэн хугацаанаас хойш Мят компани үндсэн ажил нь бол 2007 онд тухайн удирдлагын шийдвэрээр олон улсын агарын тээврийн холбооны аюулгүй ажиллагааны аудит гэж байдаг. Энэ аудитыг Мят компани 2 жил тутамдаа даваа явж байгаа. Өнгөрсөн 24 онд бид нар аюулгүй ажиллагааны ISO гэж аудитыг давсан бол одоо 26 дахин аудитыг давах үйлчилгээ эхэлнэ. За энэтэй холбоотойгоор зөв энэ олон улсын агарын тээврийн холбоонд одоо би энэ гүйцэтгэх захирлын ажлыг авснаас хойш хугацаанд зөвхөн бодоход томоохон авиа компаниудын ирэх шиг дандаа тэргүүн нэгнэнд явж идэг. Энэ бол нэг 380 орчим гишүүнтэй том байгууллага байгаа. За үүний удирд зөвлөлийн гишүүд нэг 30 орчим хүмүүс одоо олон улсын агарын тээврийн удирд зөвлөлийг хийж идэг. Тэгэхээр томоохон компаниуд буюу одоо дэлхийн нэр хүндтэй бүх авиа компаниуд энэ удирд зөвлөлийг бүрдүүлдэг учраас жижиг авиа компани ялангуяа одоо дэлхийн нийтэд
далаад гарцгүй 32 улсын нэг Монгол улсын жижигхэн авиа компани дуу хоолойнд орохгүй байна гэдэг асуудлыг би байнга өргөж тавьж ирсэн. За үүний өрөөнд бол одоо олон улсын агарын тээврийн холбооны өдөр зөвлөлийн гишүүнээр орох хүсэлтэй бол удаа дараа өгсөний үндсэн дээр бол бас олон улсын агарын тээврийн холбооны удирдлагуудтай ярилцчихэж энэ өдөр зөвлөлийн гишүүнээр сонгогдож эдэлж байгаа юм. За энэ 2024 оны 6 сарын хурлаар би сонгож эдэлсэн. За энэ нь өөрөө эргээд ямар давуу талтай вэ гэхлээр Мят компанийг олон улсад таниулах бас нэг том репутейшны асуудал яригдчихэж байгаа. Олон нийтэд гарах энэ брендийн асуудал яригдчихэж байгаа байхгүй юу? За мэдээж энэ ажлыг хийж зохион байгуулж явснаар Мят компанид сүүлийн 2 жилийн хугацаанд бид бас одоо миний хувьд ч гэх юм уу гэдэг Мят гээд очихдоо бас нэг жоохон нэр бардам байлаа. Тэгээ энэ ажлыг бол мэдээж одоо авиа компани гүйцэтгэх сэрэл биш бол өхөөс өөрөө аргагүй болно. Мэдээж өгнө. Гэхдээ үүнийг цаашаа одоо бол дэлхийн нийт авиа агарын тээврийн салбар донд мэдчихэж байгаа учраас дараагийн хүмүүс ч гэсэн сонгогдох бүрэн боломжтой гэсэн үг. Дараагийн хүн хийрсээс үл хамаарат тийм. Мят компани одоо сарын орлого зарлагын зөв нь юу хэр вэ? Алдагдaltaй байгаа энэ мөнгөөр их усраа хаанаас нөхөж олдох юм? Гэхдээ яг одоо хараа нэг та яд бас нэг энийг сайн ойлгох хэрэгтэй. Энд чинь санхүүгийн тайлан баланс тийм ээ. Тэгэхээр яг мөнгөн орж байгаа орлого мөнгөн зарлагын зөрүү биш шүү дээ. Санхүүгийн тайлан баланс гэдэг бол Мят компани үндсэн хөрөнгийн илэгдлийн хэмжээ маш олон тооцоонууд орж иж байна. Мэдээж одоо өнгөрсөн 2024 онд иргэн засгийн хэргийн газраас бид бол шинэ Чингис хаан шинэ буудал дээрх ангарын барилгыг шилжүүлж авсан манай илэгдэл огцон өссөн. Илэгзийн зардал огцон өссөн явж байгаа. За мэдээж одоо бусад шатхууны зардал өссөнтэй холбоотойгоор зарлууд явж байгаа. Мөнгө урсны асуудал ерөөсөө яригдаг байгаа шүү дээ. Үндсэндээ бол одоо юу гэдгийг намайг ажил авах чинь бас 52 тэрбум алдагтал ажиллаж исэн юм байна шүү дээ. Тэгээ энэ алдагтал чинь ингээд шууд одоо бэлэн мөнгө ингээл кармаас гараа авчих юм ерөөсөө биш байхгүй юу? Тэгээ энийг гол хийж байгаа зэрлэг нь өнөөдөр 25 онд Мят компани чинь 4 шинэ чиглэл нээлээ. Тэгэхээр энэ 4 шинэ чиглэл чинь цаашид ямар зорилготой вэ гэхээр энэ транзит зорчигчийг хөгжүүлэх Монгол улсыг энэ агарын тээврийн зангилаа буюу хаа болох ажлыг бид нар явуулаад байна л гэсэн бодлогын хүрээнд. Мэдээж цаашдаа бол одоо энэ Мят компани өнөөдөр явуулж байгаа үйл ажиллагаа явахад бол алцахгүй гэж үзэж байгаа учраас би бол энэ дээр санаа зовхгүй ажиллаа бас сэтгэл төгс өөрийнхөө хүсэлтээр өгж байгаа л гэж анаар ойлгох хэрэгтэй. Тэрэн дээр бол ямар нэг асуудал байхгүй. Тэгээ мэдээж олон нийтийн дунд хардлага явж байна. Мят компани захирлыг шахаж гаргаж ийн гэсэн ойлголтууд одоо бас найз нөхдийн өрөөнд ч гэсэн бодоод тах шиг тийм нөхцөл байхгүй гэдгийг одоо бүх тухай бүрд нь хэлж байгаа. Тий. Том худалдаа авалт буюу одоо шингэн түлжтэй холбоотой ямар нэг эрх ашигуд зөрчилдөгөө гэсэн ийм мэдээлэл байдаг. За ер нь арай болохоор ямар бодлого баримталж ажилласан те үүнтэй холбоотойгоор бас үгүй яа тий одоо ингээл тэр тухайн нөгөө шатхуун нийлүүлэгч байгууллагуудын удирдлагуудыг оролцуулаад тэр хүний шахаагаар явжлаа гэдэг мэдээлүүд яваад байна. Энэ бол ор үндэсгүй 2022 оны 9 сарын 6-ны өдрөөс хойш тухайн одоо ан дотор захирлын хариуцдаг хамаарал бүхий Сод Монгол Мэрэг Банк компаниудтай Мят компани ямар ч харилцаагүй болсон. Энэ ажлуудыг одоо өнөөдрийн байдлаар агаар үйлгийн төлшийг бол Монгол улсын төрийн өмчөд ирчис ойл гэдэг компаниар дамжуулан бид нэр Оросын холбооны улсын Роснефть компаниас шууд авж байгаа ямар нэгэн зардал нэмэлтгүйгээр өөрийнх нь зардлаар. Тэгэхээр үндсэндээ бол шатхууныг бол одоо дундын зурчигчүүгээр авж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ одоо тэр хүнийг бас энэ чинь ингэж оролцуулаад ийм асуудлыг гаргаж ийн гэж бас яхан үнэлцгүй л байх гэж би бодож байна. Бас эн чинь үний ямиг үнээр нь хэлэх нь бол зөв шүү дээ, тийм ээ. дундын зуучлагчгүй явах одоо энэ зарчмын ерөн зөв байгаа гэж та үзэж байна. Мэдээ зөв байлгүй байх те одоо юу гэдгийг бизнесийн байгууллагууд Мят компани Монгол улс өөрөө агаар үйлгийн түвш ер нь автомашины түвшний үйлдвэрлэгч улс биш те. Бид хоёр өшөөсөө бол энэ түвшийг импортлж авах зорилгоор ажлуудыг хийгдэг. За үндсэндээ бол 100% Оросын холбооны улсаас авч байгаа. Одоо бас мэдээж энэ Монгол Улсын газар Хятад холбооны улсуудаас ярилцлага байгаа байх гэж би бодож байна. Тэгэхээр одоо энэ Орос Украины дайн үүсэнтэй холбоотойгоор бол Оросын холбооны улсын анган нийлүүлэгч одоо түвшний үйлдвэрлэгч байгууллагууд дээр бас асуудлууд үүсэж байгаа шүү дээ. Үйлдвэр дээр нь гэмтлүүд гарлаа. За Ангарскаас авдаг байсан үйлдвэр нь цаашаага гэмтэл засварт орсноос болж цаанаас холоос авдаг байсан. Мэдээж үүнтэй дагалдуулаад тээврийн зардал нэмэгдэхээр энэ зардал маань өсөд явж байгаа. Энэ бол төр хугацааны ажил шүү дээ. Үндсэндээ бол яг одоо тухайн үйлдвэрээс шууд бид нар энэ шатхууныг авна гэдэг нь бол компани хувьд ч гэх юм одоо зөвхөн манай компани яриаг л байна л да. Монголын агарын тээврийн салбарт бас эргэтэл зүйл. Бид хямдхан үнээр авч байгаа гэж ойлгож байна. Яагаад өнөөдөр одоо Оросын холбооны нийлж байгаа шатхуун үнэтэй болж байгааг сая би тайлбарлаа те. Дэлхийд дээр одоо юу гэдгийг бусад стейшүүдээр бид Улаанбаатараас Хонконг нэрсээд Хонконгоос зэрэглэхдээ нэг тонны $721 авч байгаа бол өнөөдөр бид Монголд $1300 авч байгаа.
Энэ бол яг цэвэр Оросын холбооны улсын нэрвэлтэй шалтгаалж байгаа зүйл байхгүй. Бидний зүгээс монголчуудын зүгээс энийг хийх боломж одоо гаргалгаа байхгүй. Тийм. Онгоц түрээсэлж байгаа одоо энэ ашгаа ер нь ямар оны сүүлээр авдаг юм уу те? Энэ нь одоо магадгүй энэ яг хуу манайх ч нас онгоцоо түрээслээд байна гэд гадагшаа түрээсэж байна гэж юу? Түрээслэж байгаа одоо мөнгөн хөрөнгө нь энэ алдагдлыг нөхөх юм уу те? Одоо энэ тэрбумаар явагдаад байгаа алдагдал гэдэг байгаа. Тийм. Та хэрэг мэдчихвэл 22 онд Мят компани 52 тэрбум төгрөгийн зэвэр ашигтай ажилласан. 23 онд 37 тэрбум төгрөгийн зэвэр ашигтай ажилласан. 24 онд 23 тэрбум төгрөгийн зэвэр ашигтай ажилласан. Тэ? Одоо 25 онд өнөөдрийн байдлаар 3 дугаар удирдлагын байдлаар 9.6 тэрбум алдагдaltaй явж байна шүү дээ. Энэ 4 дугаар удирдлагын байдлаар яаж гарахыг би одоо хэлж мэдэхгүй байна. Бид нар яг тооцоогоо тавьж ижил гарахаас өөр аргагүй шүү дээ. А мэдээж одоо нойтон түрээсээр онгоцоо гаргана гэдэг юм уу те бусад одоо энэ транзит зөрчлийн урсгалын орлого гэдэг юм чинь тухайн сар жилийн тайлан тогтцоо өнгөрж иж тооцсон дээрээс гарч ирнэ. Би одоо тэрийг шууд ингээд урьдчилж хараа зээж ирж мэдэхгүй. А миний зүгээр дотор байгаа баримжаа барагцаа тоогоор бол айхтар алдагдaltaй бол гарахгүй баг. А магадгүй баг зэрэг алдагдaltaй ч гарч магадгүй. Би яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол тийм нэг эмзэглээд ах зүйл биш. Бид түрүү хэлсэн энэ агаарын тээврийн зах зээлийг тэлэх ажиллагаа бол эрчимтэй хийгдэж байна. Зөвхөн энэ жилийн дотор бид нар Улаанбаатар, Шанхай, Сингапур, Хонконг ирээний чиглэлүүдийг нээж байна. Энэ нэргээд тухайн чиглэлүүдээр дамжаад Европ руу явж байгаа хүмүүсийг, Европоос Улаанбаатараа дамжаад Азийн, Өмнөд Азийн орнууд руу явж байгаа хүмүүсийг холбож энэ транзит урсгалыг хөгжүүлэх л өөрөө чухал. Мөн транзит ачааны асуудлууд яригдж байгаа тийм ээ. Тийм байна.